За мөнгө. Мөнгө бол бид нэр хөтлөө ажилласныхаа дараа арай гэж сайхан амрах боломжийг эцэст нь авахын тулд хөтлөө ажилладаг шалтгаан. Мөнгө бол улс улсын дуртай хүмүүсийнхаа зургийг тавьдаг газар. Мөнгө бол улс төрчдийн улсдаа юу ч хийж амжаагүй бас хангалттай улсаас идэж амжаагүй байх үедээ хүмүүс тараадаг гуйлт. Мөнгө бол бидний нэгэн зэрэг баян бас ядуу мэдээж төрөлдөг ганц зүйл. Мөнгө бол бид нарыг ажил дээрээ өөрт хамаагүй хурал уулзалтанд сунгаа сонирхсан царай гаруулаад суулгадаг зүйл. Мөнгө бол бид нэр мөрөөдөө бодтолох боломжийг яг хэрэгтэй хэсгийг эргэлзээтэй материал зүйлсээс хариулдаг зүйл. Мөнгө бол хин ч үнэндээ хүүхдээ булшингач чуулган дээр эцнийхээ дансаа үлгэлийг бичихгүй юм байж. Амьдралыг тоглоом шиг хамгийн дэд оноог нь авахгүй жишээдэг зүйл. Мөнгө бас монголчуудыг хамгийн онлоор нь нэгтгэж чаддаг зүйл. Мөнгө бол таны сарлуу өдрөвч хэд талах эсвэл ямар могон зураг ширэх эсвэл хамаарат. Амтай байсан бол таны хизээ телевизэн суглаа авах болох юм болоо гэж хүлээж байгаа зүгээр цаасан хэвлэл мэл. Мөнгө бас нэг талаасаа биднэрт нийгэмд хэрэгтэй зүйл бүтээж хийж чадсны баталгаа болж өгдөг. Гэхдээ зөвхөн бизнес салбарт мөнгө биднэрт мөнгнөөс илүү чухал мөрөөдөл хүслээ биелүүлэх боломж. Мөнгө бидэнд өөрт ойр болон дотны хүмүүстэй өгдөг өөдрөг ирээдүйн баталгаа. Мөнгө бидний итгэл үнэмшил үзэл бодлоо баталгаажуулах, дэмжих, хөшүүрэг бас болдог. Нийгмийг бид бодит бие организмд хэрэг зүрсэн бол мөнгө бол бидний цус. Цустай зүрлж байгаа бас нэгэн шалтгаан эргэлдэхгүй бол нийгэмд ямар ч хэрэггүй үнцэн бүтээж чаддаггүй, бүтэж өгдөг. Би түрүүнээс шинийг мөнгө гэж харуулсан чинь яг үнэндээ цаасан Монголын нийт мөнгөний 8% л эзэлдэг. Нийт хөрөнгөний бол бүүрч хийсэн. Үлцэн 92% дэж хийсвэр мөнгө дижитал байна. Энэ дижитал мөнгө биш, энэ дижитал. Тэгэхээр таксиныхаа мөнгийг банкар шилжүүлэхэд яг үндэ нэг банкны дэвтэр дээрээс нөгөө дэвтэр дээр бичигдэл гэсэн. Манай тохиолдолд бол нэг сервер дээр байгаа тэг нойлууд өөр хэдэн ширхэг нэг нойлоор солигдно л гэсэн. Тэгэхээр мөнгө гэж нэрээ яг анханасаа юу юм бэ? Юу мөнгө биш юм бэ гэж магадгүй. Анх бүгдээрээ бартраас үүсэлтэй. Би биендээ хэрэгтэй зүйлсээ солилцсон. Жишээ нь Rocket Pay амьд явахын тулд гурал хэрэгтэй байлаа гэж бодоход харин Эрдэнэт утга хэрэгтэй байлаа. Аль аль нь шудраг гэж үзээд амжилттай бартер хийж болно. Гэвч хэрвээ Эрдэнэт утга хэрэггүй бол Rocket Pay өсөж өгнө. Эсвэл санамсаргүй байдлаар Rocket Pay-ийн утга Эрдэнэний хүзүүнд орвол Эрдэнэ хахаж өгнө. Асуудал нь яг өөрт хэрэгтэй юм нь байгаа. Өөрт нь байгаа юм хэрэгтэй хүнийг зэрэг болоход аюу хэцүү байсан. Тиймээс зөвхөн хүн болгоно л хэрэгтэй тийм зүйл байсансан болоо. Үхэр. Анхны мөнгө үхэр, амтнайрс, будаа, давс нас гэхэд янз бүрийн сонь зүйл байдаг байсан юм шиг байна. Эмгэн хүмүүс, том нүхтэй чулуу, цус, металл, модон дээр ургадаг цаас гэдэг юм. Цаасан мөнгө анх эрхэм бичиг шиг гарч ирсэн. Найдвартай засаглаасаа сольж авах боломжтой зүйл алт эсвэл давсаар гэдэг юм. Гэхдээ одоо бол ихэнх нь бол алтаарч юм юу гарч ирнэ болгож байгаа байсан л да. Өөрөө яг үнэндээ юу ч хэрэггүй ч гэсэн үнцэнтэй байдгийн шалтгаан нь ерөөсөө л итгэл. Хэрвээ хүмүүс танд итгэдэг бол яг үнэндээ таа ч гэсэн мөнгө гаргаад хэвлэж болно. Гэхдээ үнцэн нэгэр байх. Улс улсын төв банкуд мөнгө хэлэх дуртай. Тэгвэл ягаад бүгдээрээ хязгааргүй мөнгө хэлээд бүгдээрээ сайхан амьдарч болохгүй юм бэ? Тэгвэл аль улсын засгийн газар нөгөөч чадаагүй үнцэн нь хязгаартай. Үнцэнд нэтгэхэ болоод тэгэхээр дайны үеийн Герман шиг эсвэл Зимбабве шиг хэдэн төгрөг хэвлэж шийдвүлээ сайхан амьдарч чадахгүй нөхцөл төрнэ. Тэгэхээр улсын мөнгө үнцэн нь тэр улсын дэлхийд ямар үнцэн санал болгож чадах, юу бүтээж чадж байгаас шууд хамаарна. Доллароос үст. Мөнгөний цаасан хэвлэл нь 8% гэж түрүүн хэлжсэнтэй адилхан. Тэгвэл бус мөнгөний хин хийдэг юм бэ гэвэл банкуд хийдэг. Төсөөлөд үзье. Ямар ч мөнгөгүй хатан банк байлаа гэж бодъё. Хөлсөө гаргаж ажилласан 100 төгрөгөө та банкны насанд хийлээ. Танаас 100 төгрөг хасагдан таны банкны насанд 100 төгрөг нэмэгдэнэ. Банк өнгөтэй болохоор хоёр хүнд мөнгө зээлүүллээ гэж одоо нэгэнд нь 50 төгрөг бэлнээр нөгөөтгөнд нь 100 төгрөг дансаар. Та өөрийн дансанд байгаа 100 төгрөгөө цааш та нийгэмд эдэж уугаа зарцуулаад авчиж болно. Тантай адилхан. Rocket Pay адилхан, Эрдэнэч адилхан. Банкнд төлсөн 50 төгрөгөө банк урж адилхан. Гэтэл анханасаа стенд байсан 300 төгрөг гинт 300 төгрөг болоод ирсэн байна. Тэгэхээр ийм л холион бантан болдгоо л гэсэн үг. Энийг сонсоод та банкнаас яаран сандран 100 төгрөг авахаар гүйж магадгүй. Ингүүл мэдээж хатан банк дампуурна. Дампуур бол хүн болгон өөрсдийн мөнгөө мэдээж авч чадахгүй. Ер нь бол банк ингэж дампуурдаг гэсэн үг. Итгэл нь алдарсан тохиол. Тэгэхээр нэг талд нь баахан мөнгө
Нөгөө талд нь баахан бидэнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүд зэрэг байдаг. Мөнгө ихтэй бүтээгдэхүүн үйлчилгээ багасаад ирвэл инфляц болно. Инфляц бас тэмч сайн мууч зүйл биш, сайн ч зүйл биш. Инфляц товчхондоо мөнгө тодорхой хэмжээгээр байнгын үнцний алдана л гэсэн үг. Мөнгийг тусдаа зүрлээд нийгмийг боодуулж өгөхгүй тулд эргэлдэж байх ёстой. Харин таны гарт байгаа мөнгө нь баг багаар багасгах нь таны голыг харлуулж шунлыг сэтрэснээр магадгүй цаашлаад хөрөнгө оруулалт, худалдаа авалт хийлгэснээр мөнгийг эргэлдүүлж цаашлаад эдийн засгийн хөгжил өрөхөд тустай. Хэд их байх нь докторгүй. Болдургүй. Докторгүй байх нь үрч аюултай. Энэ болохоор энэ газрын үүрэг нь мөнгөний төгрөгийн доктортой байдлыг хангахад оршно. Тэгэхээр лавчундаа юм л байна. Нийгмийн хувьд бол хөдөлгөх өгч чинь, хувь хүний хувьд бол мөнгө. Мөнгө дуудмаар байвал төрөвчээ таллах гэсэн хэлүүдээр өөрийн үнцэнэ нэмэгдүүл. Та хинт хэрэгтэй, хин нэгэнд хэрэгтэй биш бол мөнгө нь та хэрэггүй. Дут харгаан тэрлээ.